Сайн байцгаана уу? OtterBox брэндээс өнөөдөр та бүхэнд энэ LifeProof хэмээх брэнд кейсний ус нэвтрдэггүй чанар болон 2 метрийн өндрийн түргээний хамгаалалтыг туршиж үзнэ. За туршиж үзэхийн тулд цоошин iPhone-ыг бэлдсэн байгаа. За энэ iPhone маань цоошин нэр ирсэн байгаа. Тэгэд энэ утсыг одоо задлаад энэ хүү LifeProof хэмээх кейс хийж хагаад ус нэвтрэх нь үгүй юу? Мөн 2 метрийн өндрийн түргээний хамгаалтыг тэсэх нь үгүй юу гэдгийг шалгаж үзцгээе. За шинэ iPhone утсыг эхний удаа хасааж үзэж байна. За hello гэсэн бичиг гарч ирлээ. За setup-ыг нь одоохондоо хийхгүй. Энэ IMEI код нь байна. За одоо ингээд энэ утсыг LifeProof-ийн кейсэнд хийж хагаад бүгдээрээ тест хийе. За одоо энэ мөн кейсний лацыг нь задлана. За одоо энэ кейсийг онголголоо. За энэ зориултын ачуур энэ ачуураар уцаасаа арчиж байна. Эхлээд дэлгэцэн хэсгийг хийн. За ингээд дэлгэцэн хэсгийг нь нөхөө цонхтой хэсэг рүү харуулж хийсний дараа алтлыг нь таглана. Хийхээ өмнө энэ тойроод байгаа жирийг нь сайн анзаарна. Энэ жирийг хувлаасаа гарч ууя гэдгийг сайн харах хэрэгтэй. Тойроод энэ ногоон жирэг байгааз. За энэ бол цэнхэр өнгөтэй загвар нь мөн хар өнгийн загвар байдаг. За одоо ингээд кейсийг хоёр талаас нь сайн хавчиж хийж өгнө. За ингээд бүх талаар нь 360 градус шалгаж үзсний дараа цэнэглэгчний нүх гэж энэ тусдаа жирэгтэй нүх таглаа байх ёстой. За энэ өөрөөсөө ийм жирэгтэй таглаа байна. За утасныхаа дууг хааж нээдэг хэсэг нь болохоор ийм чихтэй байгаа. Энэ чихийг нааш цааш нь эргүүлснээр утасныхаа дууг нь ингэж хаана. Одоо ингээд silent mode дээр болж байна. За энэ нөгөө тийш нь эргүүлэх юм бол ингээд дуу нь нэгдэж хаагдах нь итгэж байна. За ингээд IMEI код нь энд байна. Сая дөнгөж шинээр авсан утсаа одоо ингээд кейсэндээ хийчлээ. За эхнийхээ тестийг буюу 2 метрийн өндрийн уналтыг тэсэх нь үгүй гэдгийг шалгаж үзцгээе. За ойролцоогоор одоо 2 метр байна гэхээр энэ байна. Тэгэхээр одоо 2 метрийн өндрөөс эхлээд утасныхаа кейсийг шалгаж үзцгээе. За одоогийн байдлаар унгааж үзэхэд ямар нэгэн нөлөө байхгүй. Тестийг өшөө жоохон лавшруулъя. Одоо 2 метр биш 2.5 метрээс унгааж үзье. За одоо унглаа. За одоо утсаа харъя. Ямар ч үсэн утсанд болон кейсэнд ямар нэгэн гэмтэл илрээг байна. За дараагийн тест болохоор нөхөө утсыг усанд хийж шалгаж үзье. Энэ кейсний ус нэвтрдэггүй чанар нь хэрвээ гэдгийг сая баахан унгаацсан. Тэгэл дахиад нэг жиргүүдээс шалгачих хэрэгтэй. Бүх жиргүүд маань зүгээр юм шиг байна. За одоо ингээд кейсээ усанд хийж үзье.
одоо усан дотор нэг дэгцэг асааж үзье. Асч байна. За мөн дараагийн тестэн дээр энэ кейсийг 2 метрийн гүнд бассейн давж орж шалгаж үзнэ. За одоо энэ кейсийг гаргаж ирж хагаад усын сайн арчиж хагаад дотроо ус руу дотроо кейсэн дотроо утас руугаа ус орж өгөө юу гэдгийг шалгаж үзнэ. За одоо бүгдээрээ кейсэнд дотор талд нь ус орж өгөө юу гэдгийг шалгахын тулд кейсээ задлж үзье. За ямар нэгэн халдвар ч юм уу зоос эсвэл жижиг гарахаар энэ буланг хөшөх хэрэгтэй. Ингээд хөшсөний дараа кейсийг онгоолгож үзнэ. За ингээд жирийг гараад ирчих. Буцаач хийхдээ энэ жиргийг маш сайн анхаарах хэрэгтэй. За одоо кейсний дэлгэцэн хэсгээс нэг түлхээд за мөн бодоодоос нь түлхээд зааж ирээ. Утас маань ямар нэгэн дэмтлгүй энэ үсэг рүү ус ороогүй энгийн ажиллагаатай байна.